Тэгэхээр дотоодын хөрөнгөний зах зээл мэдээж нэг нь нэлээд томоохон өгүүлэлттэй, томоохон хөрөнгө оруулалтын сан, мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж ярьдаг. Тэгэхээр дотоодын ер нь хөрөнгө оруулалт сан байгуулах за мөн түүнтэй холбоотой ямар нэгэн зохицуултын орчинтой хөрөнгө оруулалтын төлөв байдалтай холбоотой ер нь төлөв байдлыг та юу гэж харж байгаа? Яг зохицуултын орчин бол нэлээд дайггүй сайн болцсон. 2013 онд хууль гарсан. Тэрнээс хойш хууль нэлээд сайжирч өөрчлөгдсөн. За дагсан журмын санхүү нөхцөл хороноос бас сайжраад өөрчлөгдөд яваад байгаа. Яг одоогийн түвшин дээр бол нэлээд сайн зохицуулттай болсон гэж харж байгаа. Яг бизнесийн орчин талаас хөрөнгө оруулалтын сан хийх нь өнөөдөр ямар байна гэвэл жоохон одоо юу гэдгийг чаленжинг гэж ярьдаг те. Хэцүү. Тийм ба. Шалтгаан нь юу вэ гэхээр за хөрөнгө оруулалтын санд мэдээж тодорхой хэмжээний одоо юу гэдгийг хадгаламжаас бага зэргийн өндөр эрсдэлтэй байдаг. Тийм хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийхээр мэдээж хадгаламжтайгаа бусад хөрөнгө оруулалтын боломжуудтай харьцуулагдана. Бонд байж болно. Одоо банкуудын хадгаламж байж болно. Энэ тохиолдолд юу болж байгаа гэхээр хүү өндөр байгаа тохиолдолд одоо нөхдүүдийн өөр өгөөж хайх одоо шаардлага бага байна л дээ. Тэгэхээр одоогийн зах зээл дээр өрсөлдөөн юунд явж байгаа гэхээр бондуудтай илүү өрсөлдөх шаардлагатай явж байна. Бондууд 18-аас 19% хүүтэй боломжийн чанартай бондууд зах зээл дээр бол байгаа. За эднээс илүү өндөр өгөөж хийн гэдэг бол зарим төрлийн сангийн хувьд бол боломжгүй асуудал болоод байгаа байхгүй. Цөөн төрлийн сангийн хувьд бол хийх боломжтой. Тэгэхээр нөгөө сан маань өөрөө дотроо маш олон янз байна. Зүгээр жишээ статистик зуртад дэлхийд дээр нийт хөрөнгө оруулж болох нэг 50,000 орчим хувьцаат компани байгаа байхгүй. Хувийн болон хамтын сангийн тоон 200,000 орчим байгаа байхгүй. Тэгэхээр хувьцаа сонгохоос илүү сан сонгох нь бараг илүү хэцүү болсон нэм нөхцөл байна л да. Тэгэхээр энэ сангуудаар ярьсанчлан одоо мэдээж дотоодын зах зээл одоо хүү өндөр байгаа төвшөнд бол өвөж хайгаад шаардлага багш байна. Харин гэхдээ энэ нөхцөл байдал өөрчлөгдөл ер нь бол дотоодын сангуудад ямар боломж гарах вэ? Хаанаас энэ одоо хөрөнгө оруулагчтай өвөжийг хайх? Ер нь бол хоёр төрлийн сан байгааг ойлгосч болно. Том бүлгээр нь авч үзвэл хувийн сан, хамтын сан. Энэ хоёрын натур нь өөр. Хамтын сан яадаг вэ гэхээр олон нийтийн ард иргэдийн хадгаламж хоригдлол гэдэг одоо суурь натуртай учраас энэ бол маш өндөр зохицуулалттай байдаг. Хөрөнгө оруулалт хийх хэрэгслүүдийн маш одоо юу гэдгийг хаагдмал боогдмал ийм ч юм хийж болохгүй, тийм ч юм хийж болохгүй гэдэг хязгаарлалцсан байдаг. Тэгэхээр цөөн тооны хөрөнгө оруулалтын хэрэгсэл ашиглах боломжтой энэ сангийн хувьд бол за өндөр өвөөж хийж ажиллахад бол одоо бусад өрсөлдөж байгаа хөрөнгө оруулалтын боломжтой харьцуулахад бол нэлээд төвөгтэй. Одоо магадлал багтаа гэж хэлж би бол шууд хэлж. Хувийн сан гэдэг бол цөөн тооны хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг бүгдийг нь ашиглахын зөвшөөрдөг. Тийм учраас хувийн сан дээр удирдах чадвал одоо өндөр өвөөж хийх боломж одоо хувийн сан дээр л байна гэж хараад байна. Энэ жилийн дээр мэдээж дотоодын хөрөнгөний зах зээл гарсан, нийтлэг зах зээл гарсан зүгээр унцаасад гарах юм бол нэгдүгээр хөрөнгөөр болохоос унцаасад төлөрж багш гэх өмнөх онуудаас харьцангуй одоо төрөлжилт нь арай жоохон багассан мэт. Тэгэхээр энэ үед одоо мэдээж хөрөнгө оруулалтын сангууд явж байна. Хөрөнгө оруулах боломжууд ер нь цаашид ямар харагдж байна? Одоогийн байдлаар ямар харагдж байна? Яг хоо аль зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж байгаасаа хамаарна. Манай сангийн хувьд бол боломжуудаар дүүрэн зах зээл дээр ажиллах хэрэгтэй гэж үздэг учраас бид нэр дотоод гадаад аль зах зээл дээр нь ажилладаг. Дотоодын зах зээл дээр яг хоо гой боломжууд үе үе гарч ирдэг. Тэгтээ цөөн. Тэднийг ашиглахад бас тодорхой хэмжээний хөрөх чадвар муутай байдаг учраас дан дотоод зах зээл дээр ажиллахад бол өндөр өгөөжийг бага эрсдлээр хийх бол жоохон төвөгтэй. За дотоод зах зээл дээр байгаа энэ хөрөнгө оруулалтын эдийн сонголтуудыг харах юм бол яг өнөөдрийн байдал дээр бол fixed income тал руугаа буюу тогтмол хүү олдог хэрэгслүүд л арай дээр байл. Бонд хөрөнгөөр батлаацсан үнцээс. Тэгэхээр очин компаниуд одоо энэ жилийн байдлаар нэгддэг бас хөрөнгө оруулалтын орчин нэлээд савлгаатай байлж байна. Тэгэхээр энэ үеийг яаж даван туулсан? Ямар стратеги баримлж одоогийн байдлаар энэ үйл ажиллагаа явуулж байна? Яг бид нар дунд хугацааны зорилго бол олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчаас хөрөнгө татах хэмжээний тийм сан бий болохыг зорж байгаа. Тэгээ яаж бий болох вэ гэхээр трак рекорд үр дүнгийн түүхээрээ. Ер нь бол доор хаяж 3 жилийн одоо маш сайн үр дүнгийн түүхтэй байж ич мэргэжлийн нөхдүүдтэй ярихаар хэмжээ. Бид нар бол одоо 2 жилийн түүх бол хийчээ. Тэгээд Монголоос олон улсын зах зээл рүү хөрөнгө оруулалт хийн гэдэг бол бид нар санхүүгийн төвд дээр байгаа нөхдүүдээс л илүү сайн ажиллах шаардлагатай болж байгаа. Монголоос олон улс руу хөрөнгө оруулалт хийхэд зөндөө олон
дутагдaltaй сул тал байгаа. Тэгтээ энд бас давуу тал байгаа байхгүй. 2-5 давуу тал. Тэрийг бид нэр ашиглаад ерөнхийдөө хөрөнгө алддаггүй тийм хөрөнгө оруулалтын стратеги бий болгосон гэсэн. Энийг яг бодит байдал дээр баталгаажуулж харуулах гад трек рекордоор харуулах гэж явж. Монголоос гадаашаа хөрөнгө оруулалт хийхэд 2 давуу тал байгаа. За нэг нь бол манайд бол хүн өндөр байна. За чи мэдж байгаа зөндөө олон бондууд гарч ийн, зөндөө олон хөрөнгөөр баталгаажсан үнцасууд гарч ийн. Хүүгийн зөрүү нь 1-2 хувь аваад байна. Тэгэхээр энэ чинь нөгөө талдаа хөрөнгө оруулагч тэд нарыг судлаад энэ нь эрсдэл багтай, энэ нь эрсдэл өндөртэй гэдэг тэр хоёрын хооронд хүний зүрэг хол байлгаж одоо юу гэдгийг шийдвэр гаргаж чадахгүй байгаа нэг асуудал. Энэ яг мэргэжлийн хөрөнгө оруулагчид ямар бас таатай нөхцөл үүсэж байна гэхээр нэлээд чанартай бондуудыг өндөр өгөөжтэй авах боломж Монголд байгаа. Хоёр дахь давуу тал нь болохоор манай зах зээл бол маш ойлгомжтой зах зээл. Тэгэхээр энэ зах зээл нь ойлгомжтойгоо бид нар яаж хийж чинь гэхээр ханшаа яаж хөдлөх нь маш сайн одоо таамаглаж чаддаг. Доллар төгрөгийн ханш гэсэн. Тэгээ энэ хоёрыг ашиглаад тэгээд гадаад зах зээлийн боломжуудыг нэмээд ирэхээр ер нь бол гадны нөхдүүдтэй өрсөлд түүц тийм сан үүсэж байгаа. Тэгэхээр макро эдийн засгийн үзүүлэлтээр ярьснаас долларын ханш бол мэдээж одоо дотоодоос гадагш хөрөнгө оруулах гэдэг сад болдог. Тэгэхээр энийг ер нь яаж одоо эрслийг хаах хэрэгтэй юм бол яг хоо шууд ханшийн одоо хамгаалалт хийдэг арга хэрэгслүүд бол байгаа. Swap forward гэдэг санхүүгийн үүсмэл хэрэгсэл гэж нэрлэдэг. Гэхдээ эдгээр бол нэлээд өндөр өртөгтэй, үнэтэй. Яагаад тэгэхээр энэ хоёрын гол одоо юу гэдгийг үн тогтож байгаа суурь нь хүний зүрэн дээр байдаг. Тэгэхээр одоо олон улс дээр 1 жилийн хугацаатай долларын одоо юу засгийн газрын бондын хүү 3.5% хүүтэй л ихэд манай бодлогын хүү 12% хүүтэй. Тэгэхээр swap хилцэл бол одоо долларын ханшийн эрсдлийг бүгдийг нь хамгаалах гэх юм бол жилийн 8-9% зардал байхгүй. Тасралтгүй хамгаалаад явж болно үнэтэй. Бид нар энэ зах зээл дээр нэлээд одоо туршлагатай сайн судалдаг учраас бид нар нэлээд актив ажиллаж явчихдаг. Тасралтгүй өөрсдийг хамгаалахгүй. Хамгаалах үедээ хамгаална. Ханш доктортой байгаа үед эсвэл өсөж байгаа үед бид нар валютын хөрөнгө оруулалтаа хийгээ явчихна. Ханш унах гэж байгаа үед бол илүү ханшийн уналтаас өгөөж болох инструментуудыг ашиглаж явчихдаг гэсэн. Бидний судалгаа ерөнхийдөө за нэгт бид нар өөрсдийн тийм ханшийн модель хийцэн хараад явдаг. Тэрийг бол бид нар гэхдээ өөрсдөндөө одоо хадгалаад одоо дараад байдгүй ерөнхийдөө сошиал сүгүүдээр сар бол апдейтлаад хэрэгтэй нэг нь харж игээ өгчдөг. Дээрээс нь бидний өөрсдийн туршлага байгаа. Энэ хоёр дээрээ үндэслээд шийдвэр гаргаж авчихсан. Тэгэхээр одоо ер нь дотоодын хөрөнгөний зах зээл ер нь олон улсын зах зээлийг харахад ер нь яг хөрөнгө оруулахад хамгийн боломжийн хамгийн таатай гэсэн хөрөнгө ер нь юу харагдаж байгаа вэ? Жишээ нь алтны үнс өнгөц цаад түүхэн дээцэгдүүрээ баг зэрэг ухраж багш болж байгаа шүү дээ. Ер нь дэлхийн зах зээл дээр бүх юм үнэтэй. Одоо бол жоохон тийм болгоомжлох үе ирсэн ба. Жилийн өмнө бол бүх одоо хөрөнгөний төрлүүд бол хөрөнгө оруулалт хийх одоо сонирхолтой татгууц байсан. Америкийн хөрөнгөний зах зээл ялангуяа одоо Magnificent 7 гэдэг 7 том технологийн компани. Эдний үнэлгээ бол маш өндөр түвшинд байна. Яг одоо индексийн одоо түвшин ярихаас илүү multiple өргөжүүлэгчийн аргаар үнэлгээ хийдэг аргачлалаар харахаар түүхэн дээд түвшин дээр байна. Энэ бол яг одоогийн түвшинд энэ компанийн хувьцаанууд руу хөрөнгө оруулалт хийхээр гаргаж байгаа эрсдэлийг харьцуулахад олох боломжтой өгөөж бол тийм сонирхол татгууд биш болчиход. Тэгэхээр би бол энэ жилийн үед бол хүмүүсийг аль болох одоо эрсдэл багтай хөрөнгө оруулалтууд хийгээсэй гэж хүсэж байна. Эрсдэл багтай хөрөнгө оруулалтууд нь юу ах вэ гэхээр ерөнхийдөө бондууд гэсэн. Алтны хувьд precious metals одоо platinum, мөнгө ер нь бол бүгд бас нэлээд өндөр өсчлөө. Тэгэхдээ бидний харж байгаагаар бол эргэжилч гэсэн энэ өсөлт бол үргэлжлэнэ гэж харж. Тэгэхээр тодорхой хэмжээний үн ханш бол дандаа коррекц орж явдаг. Тасралтгүй хөдлөн гэж байхгүй. Коррекц орох болгонд нь ерөнхийдөө энэ өнгөт металлууд руу хөрөнгө оруулалт хийх боломж гэж харуул зүгээр.